тээврийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн яг одоо болж байна. Өнөөдөр хийж байгаа зөвлөгөөнд автозамын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх шатны байгууллага за мөн хувийн хвшлих оролцож байна. Зөвлөгөөнөөр энэ салбарт тулгамдж байгаа асуудлуудыг хилцэж шийдвэрлэхээс гадна төр хувийн хвшлийнхний уялдаа холбоог сайжруулж хариуцлагыг нэмэгдүүлэхийг зорж байгаа юм байна. Өдрийн мэдрэг үзэж тэгэхээр яг одоо зам тээврийн салбарын удирдах ажлын зөвлөгөөн болж энэ 6 жил завсарсны эцэст өнөөдөр бол одоо удирдах ажлын зөвлөгөөн болж байгаа маа. Тэгэхээр 6 жил завсарлаа. Яагаад энэ 6 жилийн турш шинэ зөвлөгөөн ер нь болсонгүй вэ? За яг бас ажил нь болоогүй бол удаа яасан бол би мэдэхгүй байна тийм. Ямар ч байсан 2012 онд бол хийж тэгээд сая хурж ирээд энэ зөвлөгөөнийг заашгүй хийх ёстой. Ер нь бол энэ зөвлөгөөн гэдэг маань бол мэдээж төрийн байгууллага, төрийн захиргааны төв байгууллага яам. За яамны за хамтарч ажилладаг төрийн бас байгууллагууд за дээрээс нь аж ахуйн нэгжүүд зам тавьж байгаа барилга замын ажил хийж байгаа засвар ажил хийж байгаа энэ ажил компаниуд энэ бүх компаниуд одоо байгууллагууд хоорондоо нийлж зөвлөгөөний хийж энэ дээр нөгөө алдаа дутагдал ажлаа сайжруулах бүх зүйлийг ярих хэрэгтэй шүү дээ. Тэгээд энэ утгаар нь бол бид нараас хурж ирээд нэг сар гарны хугацаанд нэлийн асуудлуудыг бол одоо ажлаасаа гаргаж ажиллаа. Юу энэ дээр анхаарах хэрэгтэй гэдэг зүйлүүдээ ярьлаа. Юу босрууллаа. Тэгээ ингээд зөвлөгөөний хийж байгаа. Ер нь бол авцамын салбар дээр бол хэд хэдэн асуудлууд бол анхаарал татдаг. Нэгдүгээрт бол энэ Монгол улсын хэмжээнд авцамын сүлжээг хязгаар бүрэн хийж дуусгах юм. За нэгдүгээрт одоо аймаг орон нутаг буюу аймгийн төвүүдээ Улаанбаатар хоттой хатуучилтай замаар бол холбох асуудал. Энэ бол энэ тэргүүнд яригдана. За хоёрдугаар асуудал бол чанарын асуудал яригдж байгаа. Гуравдугаар нь бол зам арчилтын асуудал яригдж байгаа. За мэдээж бидний одоо замын сүлжээгээ бол одоо нийт засгийн газрын мөрийн хөтөлбөр за бусад одоо зөвлөлт төтгөрүүдэд бол тусгаснаар бол 20 он гэхэд бол нэг замын сүлжээгээ дуусгах ёстой Улаанбаатар хоттой. За өнөөгийн байдлаар сүүлийн жилүүд бид нар 7 аймгийг бол холбож чадсан. За одоо бол баруун 5 аймгийг холбох үлдчихэд байгаа. 20 он гэхэд бол бүрэн дуусна. За өнөөдөр нэг 128 км замын ажил эзэмшсэн ч одоо ажлаа эхлүүлэх байгаа. Бус нь бол эхэлсэн ажлаа явуулж байгаа. Тэгэхээр нэг 2 жилийн хугацаанд бид нар амжиж одоо Улаанбаатар хоттой холбоохын замын сүлжээг бүрэн болгож байна. За нөгөөх асуудал маань бол чанарын асуудал. Ер нь бол иргэдийн дунд бол энэ замын стандарт байхгүй, замын стандартыг сайжруулах ёстой гэсэн ийм яриа, ийм ойлголт байдаг шүү дээ. Тэгэхээр би удаа дараа бол уулзалт энэ иргэдтэй уулзах юу мэдээлэл хэрэгсээр хэлж байсан. Ер нь замын стандарт бол Монгол улсад байгаа. Олон улсын хэмжээний төвчний замыг тэр үтгэл хурдны зам. За 1 2 3 дугаар зэрэглэлийн замыг хийх стандарт бол бүрэн байгаа манай. Жишээ нь бид нар 32 оны 2 км хурдны замыг анхныхаа хурдны замыг бол өшгтийн бол барьж байгаа шүү дээ. Сая 16 онд эхэлсэн. Тэгэхээр стандартын тухайд бол бүрэн дүүрэн байгаа. Гагцхүү бидний алдаа юун дээр байна гэж бид нар сая хэдэн хоног бас яаж ер нь бид нар хоорондын хариуцлагын тогтолцоон дээр алдаа байгаад байна. Нэгдүгээр зураг төсөл боловсруулахаас ахуулаад нөгөө талдаа зам ашиглалтанд өгөөд ашиглагч хэрэглэгч хүлээж авах энэ хоорондох энэ замын одоо алдаа дутагдлыг бид нар олж тэрэн дээр нь хариуцлага тооцох асуудал. Гол нь хариуцлага шүү дээ. Тэгэхээр замын жишээ нь зургийн ажлыг одоо алдаатай хийцэн байхад нэгдүгээр зургийн компанид, хоёрдугаар тэрэн дээр магадлал хийсэн компани, гуравдугаар тэрийг одоо хүлээж авсан төрийн албан хаагч. Эднэрт тодорхой хэмжээний одоо юу хариуцлага тооцдог юм механизм бий болгож байгаа. Зөрчлийн хуулийн дээр бид нар тодорхой хэмжээний галт оруулъя гэж байгаа. Хэрвээ тодорхой мөнгөөр төлбөрөөр зураг төсөл хийгээд алдаатай байсан бол тэнд нь тодорхой хэмжээний одоо зам эвдэрсэн эвдэрлийн хэмжээний одоо юг төлбөрийг бол тоосдог баг. За тэгээд дахиад одоо зураг хийх эрхийг хасдаг баг. За тэрийг хүлээж авсан төрийн албан хаагч бол ажлынхаа одоо байр дээр нь хариуцлага тооцдог баг. Магадгүй төрийн албан хаах энэ болцоо бол хаагддаг баг ч үгүй. Ийм хариуцлагуудыг тооцъё. Тэгж тэгэхгүй бол одоо нөгөө найзан дундаа ингээд ажил явуулаад идэг. Тэгээд эцэст нь замын одоо зам эвдэрх, зам чанаргүй болох. Тэгээд замын хяналтан дээр бол дутуу хяналт хийснээрээ иргэд өөрсдөө хөрж байгаа шүү дээ. Иргэд болон одоо төрийн байгууллагууд хөрж штэ. Тэгэд ер нь одоо ингээд сүүлийн үед хийгдэж байгаа автозамуудыг хараад хахад одоо ер нь хайрганы одоо стандарт зөрчөөд байгаа мó гэж хүмүүс их ярьдаг л зарим хүмүүс болохоор хайрга бол одоо хайргаас илүү зүгээр нэг шороо авчирч одоо асгачаад дээр нь одоо нэг асфальтаа хувчаад байх шиг. Гэтэл яг олон улсын төвшөнд бол автозамын одоо өнгөн асфальтаас гадна хамгийн чухал зүйл бол тэр автозамын одоо тэр асфальтны доорх суурийг ярьдаг шүү дээ. Хайрганы чанар. Энэ чанарын хувьд Монгол нэг шаардлага хангахгүй гэсэн шүүмжлэл маш их явдаг. За ер нь бол хангаж байгаа. Энэ хангахгүй ч гэсэн энэ сайхан уудам нутагт чинь тэр хатуулагтай чулуулаг бол олно шүү дээ. Олдно.
хамгийн гол нь тэр чулуулгийг гаргаж ирж байгаа тэнд хяналт хийж байгаа компани хариуцлага бандж байгаа байхгүй юу? Тэр чулуулгийн хатуулгийн одоо бүрэн гүйцэд шаардлага хангалттай чулуулгаар хийх болцоог хийх одоо хяналтыг нь бол сайжруулаад алдаанаас болчихж байгаа. Тэгэхээр миний түрүүний яриад байгаа энэ компаниудын хоорондын одоо хариуцлагыг сайжруулаад. За магадгүй 3 жилийн хугацаанд сая 2017 онд бид нар авцамынхын тухай хуулийг шинжилсэн. Миний би өөрөө энэ авцамын тухай хуулийг одоо ахалж ажилласан. Тэгээ энэ дээр бид нар нэг том зүйл хийсэн нь бол 2 жил байсан 1 жил байсан баталгаат хугацааг 3 жил болгосон. Нэгдүгээр 3 жилийн хугацаанд тухайн барилгын компани энийг эвдэрлийг бүрэн хариуцдаг байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ компаниг хийх одоо өөрөөр хэлбэл хулигдах тийм үү? Хулигдах бололцоог олгосон хяналтын байгууллага байна шүү дээ. Хяналтын компани. Өөрөөр хэлбэл дутуу хянсан тийм үү? Энэ компаниас хариуцлага давхар хүлээх. Тэгэхээр нэгдүгээр хянж байгаа байгууллага, хоёрдугаар гүйцэтгэж байгаа байгууллагын хариуцлага хоёулаа сайжрах хэрэгтэй байхгүй юу? Таны тэр яриад байгаа тэр шэбийн үе тэр хайргын одоо нар хангахгүй байна гэдэг чинь тэр хяналтын компани зүгээр харлуу тэгсээгээл дэвсүүлчихэж байгаа байхгүй. Тэр чинь энэ хайрах чинь бол хайргыныхын дээжээ аваад очиж шинжил ажиллаараа ийм хайргыг бол дэвсэхгүй шүү гэдэг ингээд зогсчвол нөгөөт чинь шаардлагатай хайргаа авчираад дэвсэл ингээд ажил хийж. Тэгэхээр хамгийн гол нь хариуцлагын асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ гол цэгүүд дээр хэн хариуцлага алдаж байна? Төрийн байгууллагын албан агч хариуцлага алдаж байна уу? Яам хариуцлага алдаж байна уу? Гүйцэтгэгч байгууллага хариуцлага алдаж байна уу? Тэр хяналтын байгууллага хариуцлага алдаж байна уу? Дээр нь тогтолцоог одоо ярих гэж энд одоо бид нар сая энэ зөвлөгөөнийг хийж байгаа. За баярлалаа. Тэр үзэгчтэй яг одоо бол Blue Sky Tower-тол зам тээврийн салбарын одоо удирдах ажлын зөвлөгөөн болж байна. Энэхүү зөвлөгөөн бол өнөөдрийн турш үргэлжлэн энэ зөвлөгөөнд бол одоо автозамтай холбоотой одоо төрийн байгууллагууд болон за автозам одоо барилгын компаниудын төлөөлөлөд бүх төрлийн байгууллагууд оролцож байна.